За тоглолт эхлэх төхөөд яг өөрийнхөө тоглолтыг хийж байгаа юм шиг сандарч байна. Угаасаа маш олон жилийн турш ээж маань тоглолтоо хийх талаар ярьдаг байсан. Тэгээд төдийлөн Улаанбаатарт бол огт хийж байгаагүй сэлэнгтэй л хийдэг байсан. Тэгээд энэ жил Улаанбаатарт тоглолтоо зохион байгуулж байгаад нь маш баяртай байгаа. Тэгээд маш их хөөрж байна. Тэгээд зөндөө олон хайртай дотныхын хүмүүс нэг дор цугласан байгааг харах маш одоо юм жаргалтай байна. Тэгээд ээжтэй чин сэтгэлээсээ хайртай шүү. Тэгээд 60 насны Аван баярын мэнд хүргье. За ээж маань урлагийн салбарт бас энэ эдэр залуу насаа зориулсан. Тэгээд энэ удаагийн 60 насны ойр харах хэмжээнд нь одоо VIP тоглолт гэж хамаатан садан ах トゥ найз нөхөд ангийн хамт олоннууд цуглуулад өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Зохион байгуулах комисс болон одоо ээж маань арт талд байгаа бүх хүмүүст баярсан таргалснаа илэрхийлж энэ өрөөг хамтдаа сайхан өнгөрүүлцгээе гэж хүсэж байна. Ээж маань их эмоц өндөртэй, сэтгэл хөдлөл өндөртэй, бүх юм нь ил үйж идэг хүн. Тэгээд тэрийг нь ч гэсэндээ бид нэр өмөлж авсан байх гэж боддог. Тэгээд ээж маань хүнийг хүндэлж, хүнийг хайрлаж, тий бусдад байнга туслаж яваарай гэдгийг маш сайн сургаж өсгөж одоо биднийг маш сайн төлөвшүүлсэн гэж би хувьдаа боддог. Тэгээд ээжтэй чин сэтгэлээсээ хайртай шүү. Өөрөөсөө ч илүү хайртай шүү. Тэгээд тандаа баярын мэнд хүргье. Хэдүүлээ сайхан хөгжилт өцгөөе. Ер нь бол түрүүн чи хэллээ эдэр залуу наснаа урлаг зориуллаа гэдэг. Ер нь бас өшөө дэмжлэг альва зүйл байсан бол өшөө илүү бас амжилт хүлээж ирсэн болов уу гэж би болон одоо ах トゥ нар маань ярьдаг. Тэгтээ яг хөө тэгээд өнөөдрийн байгаа нөхцөл байдал бол миний хувьд бол хангалттай гэж үзэж байгаа. Тэгээд төрс өдрөнд тохиож байгаа ээжтэй төрс өдрийн галгалан баярын мэнд хүргэе. Өөр хүүхэд ачцаа бид нартай олон жил төшөг тулгуур болж зөвлөгөө өгч олон жил бидтэйгээ хамт байгаарай гэж хүсэж өрөөж байна. Та нартай баярлалаа. Бүгд нь хад жаргал эрүүлэх энэ урлагийн хамгийн сайн захыг хүсье. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан эстрад дуудуулаач Базар садын Бадам сүхийн баярын цэгүүн тавтай байл. Ямар гоё юм бэ? Миний өдөрт хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр тэгтээ 1984 оноос 40 дахь жилээ багштайгаа Эрдэнэтийн хотын Бомамтгаас одоо хүртэл ингээд уран бүтээлээ хийсээр явна. Үнэхээр баярлаж байна. Тэгээд та бүхэндээ сайн санаагаар бэлгэмээрье. On
Миний хувьд уран бүтээлч миний хувьд бас багш хүний хувьд үнэхээр жаргалтай баяртай өдөр юм. Миний хамгийн анхны шав уугуун шав Монгол Улсын соёлын төрийн ажилтан Бадан Сүхийн маань миний дуу гэсэн уран бүтээлийн VIP тоглолт болж байна. Ваа, үзэгч дүүрэн алга ташил хайр дүүрэн тоглолт болж байна. Үнэхээр миний хувьд бол маш их жаргалтай байна, баяртай байна. Бадмаатайгаа одоо 1984 оноос эхлээд Эрдэнэ дотоос эхлээд Эрдэнэтийн Күм хамтлагч би чинь эстрадын Баян монголчуудаас соёл эрдэнэтэй тоож одоо Эрдэнэ дотоод бас нэг хэсэг хантайгаа хамтран охтуудынхаа автаа хамтран уран бүтээл хийжсэн. Тэгэхээр Бадмаа маань залуухан сайхан охин хоёулаа Эрдэнэ дотын Күм хамтлагтай хамтран хоёулаа дуурж илаа. Хөтлөлтийн соёлын төвд хоёулаа хамтран дуурж илаа. Дараа нь Улаанбаатар хотноо одоо үргэлжлүүлэн уран бүтээлээ хийж байна. Миний Бадмаа бол үнэхээр чадварлаг, сайхан чадварлаг хоолойтой, аюул гоё хүн чанартай. Одоо миний санаачлан хийсэн маш олон хүмүүлгөөс 180 гаруй удаа одоо хайр дэсэг шиг ханди тоглолт хийж байгаа. Хамгийн ихний нэг номерын дууч бол Бадмаа маань. За сая ингээд Бадмаагийнхаа нэг VIP тоглолт хийсэн зочдыг хараад, үзэгчдийг хараад би бүр гайхлааш ямар гоё юм бэ. 7 сагаан ачцээтэй болсон 4 сайхан хүүхдээ ээж одоо сайхан хань бас уран бүтээлийн хүн байсан. Тэгээ одоо ингээд өргөжлүүлээд уран бүтээлээ хийгээд үр хүүхдүүдэд ачцээтэйгээ ингээд уран бүтээлийн алтан тайзнаа өргөжлүүлэн жаргаж дуулж аваа. Жаргалтай зовлонтой аль ч үеийг даван туулж чадсан, хамт байж чадсан миний хайртай шүү. Ийм хүчтэй зоригтой дайчин сайхан сэлтэй юм ихтэй. Тэгээ өнөөдрийн тоглолт бол үнэхээр гоё болж байна. Би бас ийм болов ч гэж бодож исэн. Тэгээ миний онцлог болоод шавныргаа ерөөсөө намайг дуураа над чигийн биврат биш те. Ерөөсөө л бичлэг тавьдаг, ам барьдаг, үзэгчтэй хайрладаг, амьд дуу хоолойч ярьдаг. Манай Бадмаа энийг үлгэрлэн дагуулж өнөөдөр хүртэл одоо тасралтгүй амьд дуу хоолойгоор хитэн ч үзэгч байсан. Хааж очсон. Яг одоо үзэгчтэй хайлж гүнтэж дуулдаг. Энийг л сургадаг. Тэгээ хамгийн сайн суралж байгаа шаман бол Бадмаа урлагийн талбарт тэр дундаа одоо хөтлөөс шилжижээд Улаанбаатар маш олон том тоглолтууд, уран бүтээлд тоглолтууд оролцож байгаа. Манай урлагийнхан бүгдээрээ хайлдаг, хүндэлдэг. Ард түмэн харахаар одоо бүгдээрээ урнаа аваад ишв. Нөгөө чадaltaй одоо Бадмаа гэдэг штеп. Баярлаа. Монгол Улсын соёлын төрийн ажилтан хайртай уугуун шив Бадмаада төрсөн өдрийн баярыг халуун мэндийг хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Тааштай баярлаа. Энэ бас манай Эрдэнэтийн ангийнхан маань бас ирсэн байгаа. Басараа баярлалаа та бүхэнд. Мөн дахны маань ангийнхан бас ирсэн байна. Басараа
дүүнер маань байна. Баян хонгор аймгаас миний ханимын ахын дүүс ирсэн байна. Өөрхангай аймгийн Батүлзит сумын засаг дарга хантайгаа ирж үзэж байна. Эрдэнэтотоос Сэлэнгэ аймгаас Хөтлөөс гэдэг ингээд Усаас гэдэг ингээд өнцөг боломроос миний намайг гэж үзэхээр зорж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Миний найзуудаа зүү хараагаас бас манай найзууд ирсэн байна. Ингээд за зарим нь бас хэлж чадахгүй заамраас бас манай дүүнер ирсэн байна. Ийм олон үзэгчид ирсэн байгаа. Тэгээд үнэхээр баярлж байна. Тэгээд бүжгийн талбай байгаа ч гэсэн та бүхнийгээ би бас нэгэн сайхан дуу зориулъя гэж бодож байна. Жаргал нас минь тавтай морил. За дуучин мадамсахтай дахиад их сагаалгадчлаараа баяр хүргэцгээе. Зарим сайхан байна. Ингээд өнөөдөр Монгол Соёлын төрийн ажил дуучин Бадамсахын миний өдөр VIP тоглолтын дээр олон цаг урамтайчд маань бас өргөдөн аялгууд сайхан дуугаараа та бүхэнтэйгээ менчилж байгааг дуулахад таатай. Ингээд дараагийн бас нэг цаг урамтайчийг та бүхнийхээ өмнө хөндгөөрч байна. Ингээд мөнгөн аялгуу хамтлагийн бас дуучин Монгол Улсын Соёлын төрийн ажилтан Алтан хүүг тайснаа өрн залж байна. Бүгд хамтдаа угтаацгаая. Ямар сайхан хүмүүс вэ? Энэ сайхан өдрийг хүссэн хүлээсэн миний одоо хамгийн анхны шав маань хайртай шав Монгол Улсын Соёлын төрийн ажилтан Бадамсахын маань төрсөн өдөр мөн өөрийнх нь одоо VIP тоглолтод хүрэлцэн ирсэн. Эрхэм хүндэд очид хамтлаг дуучид ант өгд найз өгд хайртай өрөө хүмүүс ахын дүүс та бүхэнд нь Монгол Улсын Федераль эстрадын баян монголчуудын дэд урамтай хүмүүст чэстэгдэн харамтыг хүргэе.
Бадмаанаас өөрөө хэлэх байх одоо бүр эдэн дотоос эхлээд битээр одоо нэг үз чи багшаа би тэтгэр гартлаа тантай хамт явцсан байж гэж хөөрхөн ярьдгийг. Үнэхээр чадвартай, үнэхээр урлаг таартай, сайхан сэтгэлтэй, сайхан үр өгдөг төрүүлж өссөн, сайхан ээж, сайхан гэргий, сайн уран бүтээлч. Тэг өнөөдөр одоо Монголын энэ Улаанбаатарын төв одоо UB Palace бүхэн өргөөгөө соёлын төв өргөө Бадмаан маань одоо Бадмаагаа дагуулж гаргаагүй тайз байхгүй. Монголын урлагийн алхам тайзны бүх тоглолтын дээр Бадмаан маань хамт байж за бас нэг дашинтлахад одоо би хантайгаа хамтран маш олон хүмүүлийн үсийг хийж байгаа 2005 оноос эхлээд хүмүүлийн үсээс 2013 онд эхрээ өрөө явсан залууд анх одоо зургатаар хараад туслах сэтгэл төрөөд ханди тоглолтыг анх эхлүүлсэн. Энэ ханди тоглолтын анхны гишүүд бол ардын жүжигчин Мөнх Шүр хайдын төгөр одоо гайт маань тэр үед аянд байсан хөлгөмд оролцсон. Миний ханд хөтлөөд миний анхны шав Баднас маань хамгийн анхны хүмүүлийн үс ханди тоглолтод оролцож ирсэн. Ийм сайхан уран бүтээлчтэй 5 хүн үлдээ гэж ирсэн бол өнөөдөр манай баг дуучид хайр хийсэг шиг хот автодтой хүмүүс зориулсан ханди тоглолт маань 180 удаагаар сая дөнгөж сая дархан хотод хотын нойлгон төрөний жолоо залуу зориулсан тоглолтоо гэж бид нар цасан шуургаараа явсаар байгаа. Тэгээд өнөөдөр Бадмаагийнхаа тоглолт нэрсэн байж байна. Баярлалаа. Амтаа би энэ хайртай хүмүүсээ хүргэлж би энэ сэтгэлийн дэм урам хайлж байна. Бадмаагийн мод дэмжлэг хайрдаг хамгийн дотны хүмүүсийн төрөлцөг хүрэлцэн ирсэн байгаа гэж бодож байна. Ямар гоё юм бэ те. За ингээд та бүхэндээ зориулаад өөрийнхөө урын санд орсон миний урын санд орсон сайхан дуунууд өгдөг. Одоо суудаасаа босъё. Байгаа баярлалаа. Байгаа боломжоор бүгдээ дуулъя, жаргая, баярлалаа, хайрлая. Өнөөдөр дуулах гэж, жаргах гэж, Бадмааданд баяр хүргэх гэж Бадмаагийн маань тоглолтод хүрэлцэн ирсэн дахин баяр хүргэе. Бацгийн хөгжим дагчийн шүлэг оюутны намраа мартахгүй. Эрдэнэ дотно анх 1986 онд Монгол зөвлөлтийн залуучуудын фестивалаар энэ дуу дуусаас хойш өнөөдөр хүртэл Монголын мянган үе үеийн оюутан залуучуудын дуулах дуртай хайртай дуулсан би маш баяртай байдаг. Баярлалаа та бүхэндээ. Суудаасаа босъё бүгдээ. Бадмаадаа баяр хүргэе. Ямар ч юм сүлд ирсэн бэ? Ваа, энэ залуучууд байна уу? Гарадэшээ! Гарадэшээ хавсаа! Ой, үсээ. Ай, яхаа. Соёлын төвийн уран сарын удирдагч хөгжмийн зохиолч
Ямар сайн ярьсан бэ? Аяа хүргээ. Вау, ямар гоё юм бэ? Сайхан хүмүүс бүгдээ таньдаг юм харагдаж байна. Ямар гоё. Тэшгэ. Үзэгсэлтэй бүсгүүчүүд хамгийн идэвхтэй ирчүүд нь сайн суугаад байна үгүй. Жаадлаад оны төс хизээш мод тоолж байна. Мод бүр эргэж байгаа шүү дээ. Жагаа маань нэг дуу зохиогоо тэгээд тэр төсөө өдрийн дуугаа анх надад дуулсан. Би 20 настайдаа дуулж ирсэн. Тэгээд энэ дуугаа одоо үргэлжлүүлэн жагаа маань дуулсан, дуяата дуулсан, сараа маань дуулсан. Миний хувьд бол хамгийн анхны 20 настайдаа соёлын хамтдаа дуулсан. Бадан сүхтээ сүүлийн 5 жилийн өмнө одоо энэ дууг минь дуулж аваараа төсөө өдрийн дууг хааж ицсэн төсөө өдрийн хүн байдаг. Тэгээд миний шав энэ дуугаас урын санд оруулаарай гэд Бадмад өгсөн. Бадмаа минь өнөөдрийг хүртэл одоо оцсон газар уран бүтээл болгондоо төсөө өдрийн дуу эрдэнэт яваад бахархан дуулсаар байд юм аа. За ингээд өнөөдөр хэний төсөө өдөр болж байгаа вэ? Вау, өшөөчаа. Тийм ээ, миний хайртай ууган шав үнэхээр чадварлаг уран бүтээлч, сайхан үр хөлтүүд одоо алтан хүргэнтэй хүн шүү дээ. Манай голдоо хүргэн хаав. Би өөр алтан хүргийг чайлдیں۔ Манай хөдлийн манай ууших сайхан охин. Тийм. Үнэхээр ваа, манай бодоод энэ тагч чинь хайртай ээж нэршил. Үнэхээр энэ гэр бүлд Бадна одоо Бадмагийн манд ханьяаш ш энэ сайхан дүүнраа гэр бүлээ хайртай ээжигээ сайхан авч явж байгаа. Монгол улсын ядаж үчиг яг сайхан үгүй. Төрсөн өдрийн дуугаа зориулъя. Ваа. 20 настай дуудсан дуугаа. Хей. За одоо бүгд
Ямар гоё юм бэ? Үнэхээр гайхалтай байна, жаргалтай байна. Миний бас хүсэн хүлээсэн өдөр. Энэ өдрийг бид нар маш их тоглож байсан. Тэгээд шавьда энэ өдрийг одоо үргэлж хайлж хадгалж аваад дуусаж одоо гэрийнхаа цаашны өдгөөд энийг хар болгондоо миний VIP тоглолт хин ийж яаж авч бид нар хайлж үжиглээгээд үрэл дуусч байгаа. Би ч одоо ингэ тоглолтынхаа үлдээдэг юм бол энийг л одоо тоглолтынхаа жаазлаад үргэлжлэх гэрэг дүр байгаа. Оо гоё. Батбото баяр хүргэе ямар хөөрх юм бэ? Баярлалаа. Баярлалаа. Гоё байна. Өнөөдөр үнэхээр жаргалтай байна. Тэгээд эхний удаад би бас багш
багшигаа бас Хөтөд хотын маань одоо бас миний багш Мөнхцээ багшигаа урьж байна. Би энэ хоёрдоо бас хүндэтгэл үзүүлье гэж бодсон юм аа. За баярлалаа. Би ч одоо тайснаас буухгүй л за. Баяжиг баярлалаа. Хөргөштэй за. Хөтөдийн соёлын төвийн уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч, Монгол Улсын Мөнхцээ соёлын төвийн Монгол Улсын соёлын төвийн төрийн дэжиг Алтан ганц хотод Мөнхцээг тайснаа урьж байна. Баяр хүргэе. За хоёр багштай үнтэй одоо бас арга барих тийм хэмшээ бодлоо. Сэлэнгийн хөтөлд 30-аад жил минь надтай маань хасаа ийм олон жилиг хамтдаа үдэж байгаа манай багш байгаа. Мөн манай аяс хамтынх маань бас ирсэн байгаа. Ингээд хайртай багштай өдөө зэрэгтэй сайхан явуулж байгаа жаргалтай зовлонтой бүхэл үед хамт байдаг дандаа маш их баярлалаа. Дандаа хайртай шүү. Баярлалаа. Өшөө сайхан уран бүтээлийн амжилт хүсье. Үнэхээр Батбагийн хоол бол тасаргаа шээ. Гайхалтай онцлог хоол, чадвартай хоол. Баяр хүргэе. Ямар гоё бэ. Вау. За гоё. За тэгээ хатагтай одоо Монгол Улсын Батмаа маань түр цагаан сандал нааш натаа суудчих. Одоо бас нэг сюрприз байгаа. Батмаа маань одоо 4 сайхан хүүхэд 7 аццээтэй манай Батмаа чинь. За тэгээд бодно яг ингээ голдоо сууд бэлгээ өгжиж болно. Одоо нэг сюрприз байгаа. 7 сайхан аццээтэй. 4 сайхан хүүхэд за нэг од хүү байгаа нь манай хүслэн аав. Хүслэн ээж хажууд өгсөн одыг хараа. Батмаа залуудаа ийм хөөрхөн хүүс. Яг л залуу одоо эргэтэй л болохоос чи хардаа. Кино од штэ. Кино урлагт одоо хүчтүүлж байгаа. Батмаа маань ийм сайхан хүүхдүүд бүгдээ царайдаг хараа. Ахын хараараа үнэхээр царайлаг хүүгүүд нь тэр гоё байна. За тэгээд 7 ачсагийн төлөөлөөд 2 сайхан зээл манай болдоо. Хөрх хоёр охин бэлэн байна. За хоёр охиныг бүжиглэл таваад өгч байна. Сюрприз ээж нь хэмээн мдээгүй. Том ээж нь мдээгүй. Вау. Эдний хоёр бие сараа болдоогийн мөчмө хоёрын бие сарж иж байна. 7 ачсаатай. За бүгдээ сонирхыг гайхалтай гоё байна. Саудар баяргээ. Үнэхээр сэтгэл хөдлөсөн маш гайхамшигтай нандин мөчүүд бас араасаа хөвсөөр байна. За ингээд өнөөдрийн Монгол Соёлын төвийн ажилтан Бадамсхийн миний өдөр VIP тоглолтод бас өнөөдөр Whisper гэдэг рестораны хамт олон зүгээс гарын бидэг хадгалж өгөх гэж байна. Whisper эстраны хамт олон гарын бидэг хадгалж өгөх гэж байна. Бүгд хамтдаа өгтөг авсгая. Хоёр өгтөг баярлалаа. Ийм өндөг юм уу миний хоёр өгч имэйл өгөөд шүү дээ. Гин дээрээс тоглож байгаа шүү дээ хүүхдүүдээс тийм ээ. Саундэр дахиад сайхан шилдэг. Автор нэрийн гэрээ сайхан байна. Рестораны хамтны зүгээс харин бид бас хатад өгч байна.
тэгээд Монгол Соёлын төвийн ажилтнууд Бадам сүмхий маань Бадам сүмхий маань сэтгэл зүрхнээс уяатай сайхан найзууд Бадмаа эгчийн маань гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс энэ сайхан өргөнд чуулсан байх гэж бодож та бүхэндээ цоглог байгаараа гэсэн өргөмтөний зөрөлтэй цоглог сайхан босгож чадварчтай зөрөлтэй хүлээнэ. Цоглог байгаараа бүгдээ суултар самт үжиглээ. Хэ зөрөлтэй суултар самт үжиглээ. Эрдэнэт яваа биш чи сая юу явц? Чи явсан сая Эрдэнэт яваа. Залуу насыг явцсан. Одоо Эрдэнэт яваа залуунаас сая сарнаа хүрээ явцсан багш. Явцсан уу? За тэгвэл чи яа? Одоо тэгэнгүүт одоо бордоо энэ сая гоод болцсон бордоо яв. Баяраа байна. Санаараа тэгэнгүүтээ нөгөө хөтлийнхөд юу Эрдэнэт яваа. алтан тусал. Тэгээд сэний. Одоо хоёр гаралтай байгаа юм шүү дээ. Тэр хооронд чи энэ баяраа дуудаг. Гоо дуулж чинь тий. Даа чи явцаалч. Тайван сууч юм. За ингээд энэ хэсгийн баглаг Монгол комитетийн захааны хамт ус хэрэгсэн шүү гэдэг боломжтой ингээд гардууд өгөө. Баярын дэвшин. Маш их баярлалаа. Манай Сэлэнгийн сайхан сумын прокурор Бадам гэдэг амьда найз маань байдаг. Тэгээд тэр маань ийм сайхан бэлгийг явуулжээ. Маш их баярлалаа найздаа. Намайг гэж байгаа хүн бүхэнд баярлалаа. За ингээд миний өдөр VIP тоглолт өргөн барьж байгаа Монголын соёлын төвийн ажилтан Universe Best Songs 2000 наадмын шагналт Бадам сүмхий гэдэг бүгдээ хамтдаа халуун нэжгэлсэн алгадагч тэгээд урд уртыгаас илүү чанга нэжгэлсэн алгадагч хамтдаа утгавъя.
Тэгээд би дараагийнхаа дууг хөтөл хоттой дуу байхдаа дуулж байсан. Чин зоригийн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Аяс хамтлагийн хөгжимчин соло гитарчин Чин зоригийн үг ая санаарай хэмээх сайхан дууг зориулъя. Өнөөдөр хэн нэгэнтэйгээ муудцаа хаягдаа жоохон гомдож байгаа залуучууд байна уу? За тэгвэл тэдэнд энэ дуу зориулъя.
За ая зохиогч аяс Сэлэнг аймгийн сайхан сумын хөтлийн ая зохиогч Чинзар байлаа. Миний Монгол улсын соёлын төвөнд ажилладаг багш Мөнхцээ багш маань аялагаа продаж шийдэх автан тусал хэмээх сайхан дуу байлаа. Энэ дууныхаа өмнө би ялчгүй ханигаа дуусмаарай. Миний хань бас хөгжимчин миний ар гэрийг маань даадаг. Тэгээд би орондоо зүгээр хэвтэй хань маань хоолны маань өглөө болон хийж орой болгон хийж өгдөг. Төрсөн өдөр маань болохоор тортыг өөрийнхөө гараар хийж өгдөг. Хүн ороод ирэх юм бол цог хэвтчээ. Би сайхан хоол тэгээд хийгээд тэгдэг тийм сайхан хань байлаа. Үнэхээр би ганцаардаг маш их ганцаардаг ихтэй. Миний энэ олон сайхан хүүхдүүд маань, ахын дүүс маань, найз нөхдүүд маань та бүхнээрээ би хөглөгдөж явдаг учраас би жаргалтай байдаг. Ах маань нөгөө амар үнэтэй бодуулж гисэн би ч бүр өнгөрлөөдөө. За наргавлаа ингээд одоо мөхцөө явшихаа алтан тусал хэмээх сайхан дуу та бүхэндээ зориулъя. Та бүхнийг яна уучлаарай. Би уг нь 100 хүнээр тооцоолсон байсан чинь тэгээд үзээгээд ингээд та нарыгаа бас гомдоохгүй бол ингээд талбай байхгүй бүжиглүүлж чадахгүй жоохон хэцүү байна. Гэхдээ та нар маань бас суудлын дээр бас бүжиглээ те. Хососоороо бас сандал дээр бүжиглж болно.
дараагийнхаа тоглоё. Сэни инэ папхны дискон шимбарч байна. Ямар гоё юм бэ? Үнэхээр гайхалтай. За ингээд би дараагийнхаа нэгэн хүнийг хөвнө. Дахин хотын рок попын тэргүүн яа баярахыгаа урьж байна. Би дарханд байсан татуунасаа өнгөрөөсөн дарханд хөгжим тоглож байлаа. Манай Батмаа хөтөлд эрдэнэт хөдөлгөөд бас дээж хамтлаг гээд дуулж явжсаа. Батмагийнхаа энэ давж байгаад би аягүй баярлж байна. Та бүхэндээ баярлалаа. За дээж хамтлагаас заяатаа бас баяр хүргэе. Заяат энэ босчлоо. Тэр үед дээж хамтлаг. Энэ Батмаг дуулж ирсэн юм. За тэгээ 9-р ширээнийхэндээ бас энэ өрөө минь дүргий.
манай эгч Бадамсаг миний дээдлийн эгч юм байгаа. Ер нь манай эгчийн зан чанар гэх юм бол хүнд их тусрах уу? Их найрсаг. Тийм хөө. Одоо урлагийн салбарт олон жил даа ялангуяа эстрадын урлагт нэлээдгүй уран бүтээл хийсэн. Ингээд эгчтэй өнөөдөр төрсөн өдрөөрөө зориулж тайлан тоглолтоо хийж хагаад баярын мэнд хүргье. Ингээ эгч маань эгчийн маань Янжин лам борхон үргэлжийн мөнхөд дээлж өгсөн ёроо үргэлж. За ингээд өнөөдөр манай Бадмагийн маань төрсөн өдөр миний өдөр гэдэг юм гоё үдшилэг болж байна. Ингээд үдшилгэнд манай лорд хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээ ингээд хүрэлцэн ирээд айдуугаараа бэлэг барих гээд хүрэлцэн ирсэн байна. Ингээд Бадмагийнхаа ажил амьдралд цаашдын уран бүтээл аз жаргал сайн сайхан бүхнийг лорд хамтлагийн зүгээс болон миний бие өөрийнхөө зүгээс хүсье. За Бадамсагтай төрсөн өдрийн халуун мэндийг хамт олонныхын өмнөөс хүргэж байна. Тэгээд манай Бадамсаг бол хамт олонныхоо хүндлэл хайр одоо хамаг сайн сайхан бүхэнд тэгээд хамтдаа байдаг. Биднес одоо манай хамт олонны маань одоо манлайлагчдын нэг нь одоо яхаар байхгүй Бадамсаг маань мөн байгаамаа. Тэгээд энэ найзуудын баярын өдөр болж байгаа энэ өдөр одоо тэгээд биднийг энэ тоглолтонд өөрөж оролцуулж байгаа сайхан сэтгэл бас төрүүлж байна. Тэгээд Бадамсаг маань багада маш их үзэсгэлэнтэй тэгээд хөвгүүдийн хайрыг нүдийг одоо дандаа булаасан тийм л одоо хөөрхөн охин байсан. Тэгээд нийгмийн их идэвхтэй тэгээд маш их дуулдаг. Тэгээд урлагийн үзлэг болоход одоо тэргүүлж идэг ийм л одоо сэргэлэн цогтой золбоотой тухайд их хөөрхөн охин байсан. Одоо ч гэсэн хөөрхнөрөө л байна. Одоо хаанхын мистийн зогсож байна. Одоо манай Бадамсаг л зогсож байна. Тэгээд бид хэд бол одоо Бадамсагтай маш их хайртай. Яагаад вэ гэвэл манай Бадамсаг бол одоо ч гэсэн биднүүсийн бүхэл арга хэмжээнд одоо манлайлал оролцдог. Тэгээд байнга л бидэнд тус болж идэг. Тэгээд хамт олонныгоо нэгдэж, зангидж чаддаг ийм эмэгтэй байгаамаа. Тэгээд Бадамсагтай дахин төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Тэгээд чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргал инээд баяргүй уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За тэгээд хэдүүлээ бүгд ингээ Бадамсагтай баярын мэнд хүргье. За манайхаа. За За манай Бадамсагтайгээд 9 цагаан хүсэл бүхнээ биелүүлээд ертөнцийн жаргал бүхнийг гүйцээж явах болтугай гэж хамт олноос хүсье. За тэр өрөөл тэгш сайхан оршиж мөнх сайхан тогтох болтугай. За